Сайн жишг гэдэг нь иргэн хүн өөрийн сэтгэл, зүрх, зориг, мөрөөдөл, шаргуу хөдөлмөр, тооцоо судалгаа, нийгмийн хариуцлага, үр ашиг, сэтгэл ханамжаар бий болгосон шилдэг бүтээмж, үнэт зүйл, тэргүүлэх стандарт юм. Энэ нь ямагт тухайн салбар чиглэлийнхээ улаан шугам дээр тэргүүлэгчийн байр суурийг тодорхойлж байдаг. Иргэд сонирхлоороо нэгдэж, сайн жишгийг бүтээж түгээх замаар хамтдаа урагшлах нь хөгжлийн хамгийн эрүүл бодиттой шийдэл юм. Сайн жишг бүтээж түүнийг хишиг болгож чадах юм бол бид улсын хөгжлийн жишгийгч дорнод нутгаасаа эглүүлэх боломжтой. За та бүхэн манай сурал нэвтрүүлгийн зорилгыг ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл бид хөдөө аж ахуйн хамгийн тааламжтай нөхцөлтэй дорнод нутагт. За хөдөө аж ахуйн чиглэлийн салбарын сайн жишг юу байна гэдгийг л хайгаад ярилцаад ингээд яваа. За хүнсний салбарт өндөгний хэрэгцээ чухал байдаг. Дахианы аж ахуй бол манайд нэлээд эртнээс хэрэгжүүлж хөгжүүлж ирсэн ийм аж ахуй. За наад зах нь айл бүр хэрэгцээний өндгөө хангаад байж болохоор ийм туршлагатай. Гэвч өндөгний хэрэгцээгээ бид нар хангаж чадахгүй байгаа. Нэг үе манай дахианы 3-4 томхон аж ахуй бий болж ирсэн. Өнөөдөр эндээс ганцхан тэсэж үлдсэн байна. За тэр бол Хэрлэн сумын 3 дугаар хогийн иргэн инх төвшин мөнгө цэцэг нарын нутгийн тус компани дахианы аж ахуй. Манай 2017 оноос энэ цагаан тэрс гэдэг газар байна. Хэрлэн цумаас одоо хүний нэр дээр ингэ газар эзэмшгээр аваад тэгээд ингээд одоо үйл ажиллагаагаа явуулж гисэн. Ер нь бол анх манай 2013 онд Монгол улс одоо хүнсний эрүүл ахуйн хуультай болоод ингээд одоо бид нар эрүүл баталгаатай хүнс идэх учиртай гэдэг утгаараа одоо 3 дугаар агийн Батуулын 1.10 тоотод бид нар одоо 2500 дахиад Ловон Барава үйлдвэрийн одоо Орос үйлдвэрийн тийм бор улаан дахиагаар анх үйл ажиллагаагаа манайх явуулж эхэлсэн. Ингээд одоо бас аймаг орныхоо хот суман дотор одоо ингээд бас амтнд хийжээгээд байх нь хин хинтэй хэцүү санагдаад бас үйл ажиллагаа өргөтгөөд тэгээд ингээд ийшээгээ газар аваад одоо үйл ажиллагаа маань өргөтгөөд 5000 болоод одоо энд ингээд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм аа. За гахаа дахианы аж ахуй бол амаргүй харагддаг. Доктортой ажиллаж чадахгүй байгаа нь дийлэнх. За жохом юундаа байдгийг мэдэх гэж бид нар бас хичээгээд байгаа юм. Гэвч мөнгө цэцгийн жишээнээс харахад бол дахиа гахааны аж ахуйд хэдийн нарийн технологи арчилгаа шаардлагч гэлээ. Ерөөсөө хувь хүний уггүй ажиллагаа, шаргуу хөдөлмөр, за үргэлж урагшаа хөгжихийн төлөө ханддаг хандлага, менежмент байгаа юм байна гэж ингэж харагдаж байна. Манай энэ барьж байгуулсан одоо энэ байр маань удангууд 58 харьцаатай. Ингээд 5000 дахиад одоо өндгөлн. Тий. Ингээд орон нутгийнхаа хэрэглэгчдэд бас эрүүл шин сайхан өндгийг одоо бид нийлүүлж байгаа. Дээр нь бас ажлын байрыг одоо хамт бас нэмэгдүүлээд явж байна. Тэгээд юу хэр их бүтээгдэхүүн гаргаж байна? Яад нийлүүлж байна? За бид нар энэ дахиаг одоо бас шууд одоо энэ чигээрээ эдгээр байгаагүй л дээ. Дөнгөж бас захиалгатай. Дэгдэхээгээ бид нар чинь бас нэг баялаг бит гэдэг газараас дэгдэхээг захиалга өгдөг. Тэгээд дэгдэхээгээ захиалга өгөөд одоо өнөөдөр өндөг хагарлаа гэхэд нь унтаагаар нь ачаад 120 хоног тэжээж одоо өнөөдөр өндөгдөх хүртэл нь одоо тэжээдэг. Энэ хооронд бол бид нар дандаа байна одоо тэжээлэр ингээд энэ бидний шуурчин байнгын тэжээд ашиг олохгүй, орлого олохгүй. Ингээд тэгж 120 хоног тэжээсний дараа бол бид нар одоо бас одоо ашиг орлогоо нэмэх зорилготой явдаг юм. Хичнээн өндөг нийлүүлж яаж яадаг. Манай хэрэгцээ ер нь ямар байдгийг, дотоодын хэрэгцээ нь ер нь хэр очим хураг аймагийнхаа хэрэгцээг хангаж явах шиг байна тийм ээ. Тий. Манай аймаг чинь ер нь бол одоо маш их өндөгний хэрэглээтэй аймаг. Тэгээд манайх бол ерөнхийдөө баг энэ аймагт 10% л хангадаг.
бус нь бол дандаа байна. Одоо импортоор орж ирдэг өндөг байдаг юм билээ шүү дээ. Тэгээд манай одоо аймгийн одоо ард иргэдүүд одоо бас ийм сайхан шинэ өндөг идэж хэрэглээд дассан. Тийм болохоор одоо бас их цэвэр үн хамаагүй. Манайх бол анх одоо өндөг гарч ах үед би 260 төгрөгөөр манайх өндгөө зах зээлд нийлүүлж байсан. Тэр үед бол бит хоёр бас айгүй хэцүү байдаг гэсэн л да. Маш их одоо гадны өндөгтэй. Тэд нартай зэрэгцээл одоо тухайн үеийн өндөг одоо 260 байсан учраас тэр үеэр их нь үнээр л нийлүүлж байсан. Тэгээд л одоо аажмаар ингээд 10-20 төгрөгөөр нэмэгцээр яваад өнөөдөр одоо 400-450 төгрөг бодоод явж байна. За эдний дахианы аж ахуй засаж үлдээ зогсохгүй бүр өргөжөж тэлээд за өөрсдийн хөрөнгөөр шинэ газарт 5,000 дахианы байр барьсан байна. Одоо дахиад 5,000 дахианы байр барихаар ажиллаж байна. За энэ талбай бол манайх одоо 5,000 дахиж нэг байр барих гад одоо ингээ бэлдээ зогсож байгаа. Тэгээ энэ байр бол 5,000, энэ байр дахиад нэг 5,000, нийт 10,000-ыг яах санаатай байна. Дахиатай болгох санаатай. Тэгжээж ингэж эргэлдэхгүй болохоор манай 5,000 дахиад өндөглөөд 2 жил болоод дуусчихдаг. Дахиж өндөглөхөө болчихно. Тэгэхээр тэр завсар дараагийн дэгдэхээ өсөд гартал нэг 2-3 сар өндгөн дасраад яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр дасалтал нэгдүгээрт байхгүй болно. Жил болгон дэгдэхээ аваад тойруулаад ийнэ гэсэн ингээд эргэлдээ 5-5-аар нь аваад л. Тийм зориултаа энэ байраа барих гад одоо явж байна да. Энэ байрыг барихад одоо манайх нэг 200 гаруй сая төгрөг хэрэгтэй. Энийг байрыг барихад. За энэс яг би одоо нэглэлийн бас ингээд янз яваад авцал байгаа л да. Тэгвэл одоо энэ сэндвич хилдэ хангаймд бүгд дутуу. Энэ чинь юмны чинь үн өсөд одоодонд нэг авахад аюу хэцүү болчиход байна шүү дээ. Хэд дахин нугарчаад. Энэ чинь яг энэ 5,000 дахианыг байр нь энэ 50 м, өргөөшөө 10 м. Яг энэ нөгөө юунаас авсан хэмжээ. Яг энэ хэмжээгээр бол өөрийгөө халаач тий. Энэ дахиад дулаахан өвөл бол даарахгүй шүү дээ. Дандаа нэг 20 хэдэн градустай л байж байна тий. За аж ахуй дагаж олон шин санаа салбар бизнес гарч ирдэг ийм зүй тогтолтой. Ялангуяа дахианы сангас бол хүнсний ногооны сайн тэжээл болдог. За сангас ашиглаж буустай хожоод ногооны бордоо үйлдвэрлэх ийм ажлыг эднэр бас санаачлаад эхлүүлээд явж байгаа юм байна. За бордооны хувьд манай малын буус өргөнөөр хэрэгэлдэг. За саяхан гэхэд эднийх ногооны талбайдаа энэ хавийн бүх бууцыг татаж аваад нөөцлчихсэн байна. За органик бордоо үйлдвэрлэлд гаргаж чадах юм бол үнний хэрэглээч бас орон нутагт өндөр байгаа. Тэгээ тэр одоо тэр цаалын тэр ногоон бүтээлэгт бол манай сангас ордог сав. Бидээс ингээд сангасаа үнэр танаа гаргах үед энэ ногоон бүтээлгээр бүтээгээд тэр яндан мандан зоогоод тэгээ ингээд яахгүй бол эн чинь их үнэр гардыг. Тэгээ ингэж байгаад энийг сангасаа жоо хадгалж байгаа юм бас. Энэ одоо ногоон хийх нь нөхцөлгүй сайн. Тэгээ биднээс одоо энийг энэ дотор нь өөрийн дотор нь хадаа боловсруулж байгаа. Тэгээ язруулаад тэгээд энэ шиг ингэжээс нь үнэргүй болчихдгийг. Тэгэхээр н аваад ногоонд байд. Манай байцаа бол гайгүй сайхан ургасан байгаа үү. Энд чинь манай энэний хүчүүд ер нь бол тий. Энийг хийж тий. Өшөө болно. Өшөө бордоо болгоод ингэж яваа гэвэл болно энэ чинь. За дахианы аж ахуйн хувьд ингээд жишг болж чадсан хүмүүсийн туршлагыг түгээгээд за тэгээд цаашдаа өрхийн дахианы аж ахуй ямар байх юм. За айлууд хамтарсан дахианы аж ахуй ямар байх юм гэдэг жишгийг гаргаад ингээд цаашаа хамтраад ажиллаад явах боломж харагдаж байгаа юм. Уул нь бол манай аймагт чинь нэрээ 3 дахианы аж ахуй байсан шүү. Тэгээд одоо үлдээд байгаа нь манайх л байх шиг байна шүү. Бид нар бол ер нь өрхийн хэмжээнд одоо 96 оноос хойш бас л нэг өөрийнхөө өрхийн хэмжээнд 10-20 дахиатай байсан. Тэндээсээ дэгдэхээгээ боожуулна янз болгоод тэгээд явдаг байсан. Тэгээ ер нь бол дахианы аж ахуйд бол бидний өөрсний бас нэг суурь баг зэргийн дуршлаг байсан л да. За өнөөдөр ингээд дахиа бол энэ өндөгдөд одоо тэр эцсийн бүтээгдэхүүн бодоод дэлгүүр юунд очиж байгаа сайхан бодовч энэний наан бол маш нөр их хөдөлмөр байдаг л да. Хүмүүс бол одоо бас тэрийг бол маш их ажил байна шүү. Энэ олон амьтныг идэх уухыг зохицуулахаас ахуулаад дулааны температур одоо тэгээд ер нь бол маш их ажиллагаатай. Яг 120 хоног бол манайх нэг хүнээ бол яг гардан нэг дэдэхээгээ бойжуулах чиглэлээр тавьж ажиллалаа ш. Энэ тэгээд бусад аж ахуйнууд яагаад ингэж тогтвортой ажиллаж чадахгүй энд дэр нь ямар шалтгаан байна?
тодорхой шалтгаан байна уу? За бусад аж ахуйн хувьд одоо би бас нэг жоох арга туршлагаасаа л болоо болов гэж бодож байна л да. Тэрнээс одоо яг нарийн одоо хэсмэр тэгсэн юм Үүнтэй гэсэн. одоо зах зээлийн үн ханш баг байдаг ч юм уу, эсвэл тэжээл мэжээлийн хэм шаардлагыг технологиг хангаж чадахгүй гэдэг юм уу, тийм шалтгаан байна уу? Тэр тал дээр нь одоо тухайн хүмүүсийг яг бол манай хувьд бол яг нөгөө нэг хамтарч ажиллаж байгаа газартаагаа бол яг хамтардаг. Тэднийх яг манахаас дэгдэхний захиадаг авдаг. Тэднийх яг манаа руу хоолох хүмүүсийн нийлүүлэн шууныхаа. Тэгээ бүх зөвлөгөөгөө өгдөг. Тэгээ тэр заавар журмынхаа дагуу бид нар явдаг. Тийм болохоор бидний хувьд бол нэг айхтар Нэг айхтар хүндрэл бол бас байхгүй Хүндрэл бол байна. гайгүй. Тий, гайгүй. Тэгтээ бол анх бол манайх ч одоо бас гар ажиллагаатай байлаа шүү дээ. Манай энэ аж ахуйчдын одоо өдөр болгон сангасыг гараараа буулгадаг. Тэгэхэд одоо энд ирээд болоод одоо бас ядаж бас хагас автомат маягийн болчиход явж байна л да. Тэгээд одоо бас аймаг орны хэрэглэгчдийн байна одоо бас хэрэглэгчдэд маш их хэрэгцээ байгаа учраас ингээд 5 мянгаар одоо циклийн тааруулж одоо өндөг таслахгүй үйл ажиллагаагаа явуулах гээд дахиад нэг дараагийнхаа байрыг барих санаатай. Тэгээд одоо бас жоохон хөрөнгө мөнгөний асуудалтай болчиход байж байгаа. Тэгвэл бид нар бас эргэлтээсээ зөндөө их материалыг цуглуулад нөөцтэй байна л да. За энд дахиад аж ахуйгаас гадна мөнгө засгийн компанийн бас хөлөмжний ногоо тарьдаг өрхийн хэмжээ нь үүгээрээ бас орлогоо нэмэгдүүлээд ажиллаж чадаж байгаа юм байна. Оноос хойш бол өрхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байсан. Ингээд одоо бол бид нар бас хосолсон аж ахуй, хөлөмжийн аж ахуй, дахианы аж ахуйг хосолсон пермерийн аж ахуй болоод ингээд үйл ажиллагаагаа явуулж байна. Манай энэ 26-гийн хөлөмжийг бид нар дандаа өөрийн хөрөнгөөр авч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд одоо энэ одоо хөлөмжүүд одоо өнөөдөр бол 9 сарын 20 хэдэн бодоод нэлээд оройтчлоо. Ер нь бол ургацыг бол их ариу авсан. Нэг хөлөмжнээсээ бол 3-аас 3.5 тонн өгөрцгийг бол хурааж авсан. Энэ жилийн хувьд бол өгөрцгийг бол одоо 3,000-д бөөндлөө. Өмнө жилүүдэд бол бид нар 1,500 бөөндөг байсан. Энэ жил бол манайх бол 3,000-д одоо өгөрцгийг бөөндөж бас ойр зургийнхаа гэрээт газруудаараа өгч бас ард иргэдэд би бол хамгийн хямд үнээр өгсөн гэж бодож байна. Тий. Тэгээд ер нь бол хүн болгон хичээгээд одоо ингээд нэг өөрийн их баг гэхгүй чадлаараа ингээд юм хийвэл айл гэрийн амьдрал бас хэрэг тусыг бол бүтээн л дээ. Манай энэ хөлөмж 26-гийн харьцаатай хөлөмж байна. Тий, 26-гийн харьцаатай 3 хөлөмж, 32-8-ийн харьцаатай 1 хөлөмж дандаа тэр нэг хөлөмжийнүүд бид нар өөрснөө хийсэн. Сүүлийн үед ер нь бол цаг уурын нөхцөлөс шалтгаалаад хөлөмжийн аж ахуй одоо энэ нийлэг хайсан хөлөмжийг бол одоо ашиглах нь чухал. Цаг уурынхаа юунд зохицуулж тэгэхгүй л ингээд хавар салхи санаар хөдлөн ногоо тарихад айгүй хэцүү шттэ. Тийм болохоор бол энэ хавар одоо энэ нийлэг хайсан хөлөмжинд юм хийвэл арай эрт ургацыг аварна. Ер нь бол ургац зардах юу нь бол магадлал их гайгүй. Ер нь бол хөлөмжийг бол 4-6-гийн хөлөмжүүд одоо үнэндээ л надад бол бас жоохон юу санагдаж байна. Зуны ихэд их халуун үед бол агаарын юу багтаамж дээр жоохон тааруухан байдаг. Ер нь нэг 26-гийн хөлөмж ялангуяа ихээр ногоод хийдэг хүмүүст нь бол ер нь бол одоо 26 тэрнээс дээш бүр одоо нэг 30 тэр харьцаатай хөлөмжөнд биш 48-ийн харьцаатай гэдэг. Тийм хөлөмж байл бид нар одоо эртний байцаа харж ургуулж болж байна. Бид нар бол одоо яг эндээ бол өгөрцөнөөс илүү гарахгүй байна л да. Тэг хавар өрцөлгээгээ хийчихэн та. Тий. Ер нь бол 4-8-ийн хөлөмжийг бол миний хувьд бол арай л жоохон жижиг хэрэг тэрийг бол яах ч бол одоо огт хийдгүү хүнд биш хийдэг хүний дагуулад арай том хөлөмжил явал илүү их ашиг тусыг хүртэндээ л гэж миний хувьд бодож байна. Манайх бол нэг тийм том төвлөрсөн хөлөмжийн аж ахуйтай байгаа. Тэрэн дотор нарийн ногоогоо хийдэг хүн болгон.
төрлөөр нь гээл хүн болгон нэг өдөр бүгд зэрэг ингээд өгөрцөн хийчдэг. Тэгээд ирэнгүүт яг 8 сарын эхээр бүх өгөрцөнийх нь хямдарч байгаа юм чинь. За тэр нь ч яг одоо тэгээ ер нь одоо төрөлжүүлээд помидороо нэг нь нарийн ногоо гэдэг юм уу тэр ингээд төрөлжүүлээд тарих нь зөвлөдөө. Манайхан ер нь сүүлийн үед бас ногоогоо төрөлжүүлж байгаа шүү. За зөвхөн энэ хөлөмжийг л харахад нэг сургамж гарч ирж байгаа юм. Та бүхэн харж байгаа. За бид айл бүрт хөлөмж тараадаг. Сүүлдээ ер нь хөлөмжгүй бол ногоо тарж чадахгүй ч гэх янзтай болж байх шиг. За мөнгө цэцгийн дурсгаас харахад шаанд 3 том хөлөмжтэй. За ингэж ээжл эргэлт хэрэгцээгээ хангаад гайгүй шиг бас ашигтай ажиллаж чадаж байгаа. За ийм бодит сургамж амьдрал дээр байна. Зөвхөн хөлөмжний хувьд. Хэрв тэр өмнө төлбөр за энэ хүнсний хувьсгалыг хэрэгжүүлдэг хүмүүс ярих төлөвлөхөөс өмнө иймэрхүү олон газараар явж үзсэн бол төсвийн 500 сая төгрөгөөр 300 хөлөмж авч тараах нь зөв байв уу? За ингээд төвлөрүүлээд тодорхой хэсэгт ашигтай хэлбэрээр шийдэх нь дээр байв уу гэдгийг бодож үзэх ёстой байсан байхаа гэж бодогдож байна. Ингээд завсартанд бит хоёр бас сурсан юм энэ ажлаа орхиж чадахгүй. Ингээд одоо байцаага жил болгон тарьдаг юм байгаа юм. Хашаанда тэр нэг хэдэн хөлөмжтэйгээ энэ хэдэн байцаага тариад ингээд орон нутгийнхаа ард иргэдийн эрүүл хүнсийг нийлүүлэх зорилготой ингээд ажиллаж байна. Манайх одоо тэгээд эхлээд бол гэр бүлийн хүрээнд байсан бол одоо нэг компани болж өргөжөөд бас ингээд бас нэг дэтгэврийн 4 хүн 4 цаахан ажилтсан залуучуудтай ингээд 8 хүн манайх үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ажиллаж байгаа хүмүүсийнхаа нийгмийн даатгалыг төлж байна. Ингээд энэ хүмүүс маань бас овоо хэдэн жил ажиллаж байгаа. Энэ хүмүүсийнхаа бас нийгмийн одоо бас асуудлыг шийдэх тал дээр бид нар бас сэтгэл зүгээ гаргаж ажиллаж явна л да. Тэгээ одоо энэ тусгай сортын байцаа байна, заамун дахиа байна. Эдний ингээд ямар нэгэн аргаар олонний хүртэл болох юмсан мас үйлдвэрлэл шилжүүлэх юмсан тийм ээ. Төгөөх юмсан гэсэн юм бас бодогдож байгаа. Энэ талын юм хүмүүс ер нь хэрэг санаачлаг гаргах юм. Тий, ер нь бол ийм шүү. Бид нар байцаан дээр бол яг өрийн байна элит өрийг сонгоод одоо Голландын бүр Хайрикс сорт. Энэ бол бүр өвөл хадгалтанд аюул төсвөтэй. Бас дээр нь өөрөө байна. Маш ургацын хувьд бас маш найдвартай. Тэгээ ер нь бол айгүй тийм хадгалтыг маш сайн даадаг энэ байцаа. Тийм учраас бид нар бүр сүүлийн 3 жил би бүр Хайрикаг өнөө тарьж уруулж байгаа. Тэгээд яг үнийг зохистой би бол үнийг барьж байгаа л гэж боддгийг. Гинт өндөр үн өсөд ирэхэд дагаал одоо тэгж өсөхгүй шүү дээ. Манайх чинь тэгээд нөгөө анх бол одоо 1500 таа л байсан. Энэ жил одоо харин зах зээлийн үн аваа өсөөд нэг 2000 таа байгаа сурагтай байна. Тэгээ 2000 л бас өөхөх байх. Би бол одоо тэгж л бодож байна. Тэрнээс илүү нэмээл одоо болчихно хаа гэж бол нэг санаанд орохгүй. Нэгэнт ийм ариун ургац авч байгаа. Тэгээд ард иргэдийнхээ амжиргааг гэсэн бодоо тийм ээ. Хит их одоо бас нэмээд ирвэл энэ хүмүүс чинь бас хэцүү л дээ. Манай байцаа чинь бас нэг онцлог юм гэвэл хэрлэн голынхаа усаар услагддаг. Аюул жохол тий. Бас бид нар бол тийм гадны химийн элдвийн бодоо хийхгүй. Зөвхөн одоо зөвшөөрөгдсөн карате гэдэг хортон шавьсаа тэмцэх тийм л юм хийн. Тэрнээс илүү дутуу олон одоо тийм элдвийн байна одоо тийм одоо аюултай бордоо одоо тий нэмэлт бордоо хийлийг гэхэд бид нар тэр зөвшөөрөгдсөн хэмжээний одоо азот кал фосфор гэдэг юм тэр чинь 3 бордоо гэдэг дотооддоо зөвшөөрөгдсөн тэр юмнасаа баг зэрэг хийн. Ер нь бол манайх одоо дахианымаас сангас одоо малын өтгөс хоёр нийлээл одоо манай энэ хөрсийг бол одоо бордож одоо хөрсийн минь үржил шимийг одоо нэмэгдүүлж байгаа л да. Тэрнээс ер нь сахины сангас бол маш чухал шүү дээ. Азотын бордоо. Би одоо ер нь бол энэ сангасаа ашиглаж байна. Хөрсөнд үржил шимтэй тийм бордоо болгож хэрэглэе гэдэг зорилго бүр өөртөө бодогдоод байгаа. Айгүй тийм хаягл болохгүй. Ер нь бол бид нар ингээд энтэй бол хаяа ашигладаг л да. Шууд бол огцон бас хэрэглэж болохгүй л дээ. Тий. Бас ямар нэгэн элементийн юмтай холигдож ээж тэрийг бол би өөрөө судалж байна. Тэгж жаад ямар ч зүйл хөрсөнд үржил шимтэй ашигтай бордоо болгож ашиглана л гэж бодож байгаа. Дахианыхаа юу бол сангасыг бол
ингээд юмыг хийдэг гэхэд бас бид нар ч одоо бас л бүх юмыг гараа нь хийнэ гэдэг бол бас хэцүү шүү дээ. Тэгэхээр юм бас сүүлийн үед юм тоног төхөөрөмжөө сайхан болсон байна. Тэгээд одоо байцаа тарьдаг үрлэгчтэй болсон шүү дээ. Тэгээд манай тэр Монгол ногоо хөтөлбөрөөс бид нар юу ягаад дундын байна. Одоо ногоо фермерийн холбоо гэж ногооны тариаланчтай холбоо гэдээ байна. Тэрнийхээ шугамар бид нар чинь дундаа тийм байцааны үрлэгчтэй болсон. Тэгээд одоо манайх бол тэрийг маш их төлхөө хэрэгжилж байгаа. Тэгжээж энэ их байцааг тарьж байгаа. Дундаа хэрэглээ явж байгаа юм. Дундаа хэрэгэлдэг. Хин шар ногоо тарих гэдэг хинт хэрэгтэй байна. Тэр хүн аваачаад цаг хугацаагаа зохицуулаад бид нар авч хэрэгэлдэг. Олон тэрэлд одоо өөрсдөө хураах дээр механик зүйн юм бол ногоо зовдонгүй болчиход байгаа шүү. Тийм шүү дээ. Одоо үрсэлгээ бол энэ олныг ч одоо гараар хийдэг л байсан л да. Би тэгэхэд нэг 3-5 мянган л хийдэг байсан гараараа. Одоо бол ингээ 30-40 мянгаар нь хийнэ гэдэг чи яаж хийж гүйцэх вэ? Энийг хийж хүн олдохгүй. Гой үрсэлгээ хийдэг үргэлгээний одоо тийм техниктэй болсон учраас энэ олныг хийсэн шүү нэрэ. Ер нь тооцоо судалгаа хийж үзүү. Ер нь дорн цэр нь жилдээ ер нь хэдий байцаа хэрэглэхээр вэ? Ер нь бодож үзүү. За одоо ер нь бол хэрэгэлдэг юм билээ шүү. За тий би өөрийнхөө бодоход чинь би одоо нэг 30-40 тонн одоо нодингоос эхлээд арай арвин авлаа. Өмнөхд нь бол арай бага хийж исэн бэлгүй. Тэгэхээр тэр бүгд явчихж байгаа юм чинь зөвхөн миний байцаал тэгэл явчихж байгаа болохоор тий за 30 тонн зөвхөн надаас гарчлаа гэж бодоход зөндөө тээвэр зөөрөөр ирж байгаа байцаа байгаа шүү дээ. Манай аймгийн хүмүүс бол ногоонд бол ер нь бол одоо хүнснийхээ юу ногоог одоо идэж чаддаг аймаг байхгүй юу? Ер нь бол тийм болохоор ер нь за нэг 100 гаруй тонн 200-300 тонн байцаа иддэг баха. Би юу тэгж бодож байна. Социализмын үед ч гэдэг би одоо ногооны зөөрөнд ажиллаж байхад манайх чинь 500 мянган тонн байцаа л эргэлдэг байсан шүү дээ. Одоо социализмын үед тэгэл одоо манай хөдөө сумдууд чинь гिचнээ сайхан байцаа ургуулж ирнэ. Бид нэр хүлээж авна. Зойрондоо багтахгүй. Тэгэл байцаагийн чинь гадаа нуруудаж аваалж агаад л тэгэл гаднаас нь нийлүүлэл явуулдаг шүү. Тэгэл бид нар чинь 2 сар 3 сар гэдвэл байцааг болчихдог шүү. Тийм л байсан. За энэ мэдээр амьдрал дээр маш их ярьдаг. За хэрэгжүүлэх гэж хаана бодцог хөдөлмөр хөрөнгө зардаг ажлуудын наад захын шийдлүүдийг за иймэрхүү хөдөлмөрч хүмүүс аль хэдийнэ ингээд амьдрал дээр бий болгоцсон байж байдаг. Тийм учраас л одоо энэ жишг юмнуудыг л туршлага болгоод бодлогоор дэмжиж ингээд түгээх нь маш их хугацаа эрсдэл за үр дүн хожих гарч юмаа л гэж харагдаад байгаа юм. Манай ээжийн маань найз одоо ийм сайхан аж ахуй эрхлээд тэгээ манай ээжтэй зүг та чинь агрономчоор зүг сурж ирсэн үү? Тэгсэн. Би тад чинь 1983 онд одоо Дорнот аймгийн хөдөөсгөн техникумын агрын ангид төгссөн шүү дээ. Миний багын найз мандар маань. Тэгээд энэ нутаг орондоо сайхан юм хийж бүтээж байгаа өөрсдөө өрхийн аж ахуйгаа ийм үйлдвэрлэлийн төвшөнд хүргэсэн хүмүүсийг судлаад явж исэн чинь ерөөлөөр одоо ээжийнхээ найзтай таарад бас сайхан байна. Танайх маань энэ хэдэн шууны аж ахуй вэ? Өдөртөө хэдэн өндөг гарах уу? Яг манайх битээч эхлээд чинь бол 2500 тэгдэхэ боожуулаад аймаг орныхоо зөвхөнсний хэрэглээнд бас нэг нэмэр тус болъё гэдгээр үйл ажиллагаагаа эхэлсэн. 2013 онд шүү. Одоо бараг 10 жилийн өмнө юм байна. Ингээ явж итэл бас аймаг орны хэрэглээнд бас илүү их хэрэгтэй юм байна гэд өсгөөд 5000 болголоо. Оо за. Ингээд 5000 болоод энэ жил одоо сөрөг сэлбэртэй хийгээд одоо ингээд 5000 дахиад өндгөлт нь эхлээд явж байна. За ковидын үед аймаг орон нутгийн хүнсний хангамж насраал ер нь Монгол улс дээр нэг хүнсний хямрал маягийн юм боллоо ш. Тэр үед та хэд маань яаж ажиллаж ивэ? Аймгийнхныгаа өндгөөр залгуулж исэн гэсэн. Тийш тэр ковид гэдэг чи одоо маш их юм бас манай Монгол улсад аймаг орон нутгаас аргагүй мэдрэгдсэн. Бид нар тэр үед бол манайх бол өстой тухайн үед яг өстой тэр өдрөөр нэг өдөр ч алгасахгүй тэр дэглэм гормоо бариад үйл ажиллагаагаа явуулсан. Суурин үйл ажиллагаа явуулнаа, үйлдвэрлэл эрхлэнэ гэдэг нь айгүй чухал бол гэж бол тухайн үед бол аргагүй харагдсан шүү. Тухайн үед бид нар яг
нөгөө тоотол хэдэн үндэг гарна, нийлүүлдэг хэдэн газар нийлүүлдэг гэсэн чинь бусад одоо аж ахуй нэгж одоо дэдгүүр хашаа бүр ороод ирсэн. Тэгээ шинэ жил болох гээд одоо нөгөө тортныхан бялууга хийх гэдэг ингээл янз бүрээр хүртээх санаатай бүр тэгэл тэгж байгаа тэрийг бол давсан. Тэр жилийн шинжлэх тухайн үед хүмүүс ямар ч гэсэн нэг хэдэн торто хийгээд тэгээд үйл ажиллагаагаа зохицуулаад бид хэд өнгөрөөсөн. Тийм учраас одоо ер нь үйлдвэрлэл одоо суурин байх гэдэг нь бол маш чухал. Тийм учраас одоо энэ жил одоо хүнсний хувьсгал гэдэг одоо ерөнхийдөгч бас ийм зарлалаа. Тийм учраас ийм хүнсний хувьсгал гэдэг нь одоо ийм үйл ажиллагаагаа илүү их дэмжүүл зүгээр юм болов уу гэж бас бодож байна. Тий. Залуучууд бид нар бас аймаг орон нутагт үйлдвэрлэл хөгжөөсөө гээл Улаанбаатар хотын хэмжээнд бас боломж гарахаараа гадаад дотоод явхаараа энэ үйлдвэрлэлийн аж ахуйнуудыг үзтий. Баялаг фит гэдэг танаа хамтрагч байх. Баялаг фитийн Наранбаатар захиралтай уулзаад явж илаа. Түмэн шуутын Эрхэн баяр захиралтай уулзаал. Тэгэл манай нутагт ер нь яад юм болоо гэл ингээл тэнд нэг харчаад энд нэг ирээ харсан. Та маань энэ өвшөнд энэ ийм сайхан аж ахуй гэр бүлийнхаа хүрээнд аваа явж гад бас баяртай байна. Тэгээд энд амжилт хүсье. Мөн та чи хүнсний ногоо байцаа тий тариалж байгаа. Баярлалаа. Манайх чинь баялаг фит компанитай бол аргагүй манай үйл ажиллагаа сашгүй холбоотой. Бүр манай үйл ажиллагаа тэндээс бүр эхлэлтэй. Бүх дэгдэхээ тэднийхээ хоол хүнс тэжээлийг тэндээсээ бүр татдаг. Баялаг фитийн хамт олон арга байхгүй хэрэгтэй шүү тэднийхэн. Харин сүүлийн үед одоо бас олон янзын тэжээл хийгээд гэхдээ манайх бол арга байхгүй тэдний хамтрагч орон нутгийн. Тий. Манайх бас хүнсийн ногоо тариалдаг. Ингээд дахины аж ахуй ингээ хосолсон примерийн аж ахуй болж одоо явж ийн л та. Ер нь бол хүнсийн ногоон дээр хүнсийн ногоонгүй бүх олон юм хийхин хэрэг байхгүй. Бид нар бол сүүлийн үед төрөлжсөн. Би бол хүлэмжиндээ бол өгөрцөн хийчдэг. Ил талбай хөрсөндөө бол байцаагаа. Сүүлийн үед одоо галан сортын, харико сортын байцааг бол маш их тариалсан. Ер нь бол албан ёсны үр үржүүдгээ авсан тийм гибрид үрээр тарих нь бол илүү өгөөчтэй. Энэ хүнсний эрүүл ах уй гэдэг чинь маш их чухал. Хүн эрүүл хүнс идчихэж эрүүл сайхан аж төрж амьдрнаа. За ийм нөхцөлд бид одоо ядаад нэг үлдсэн жаахан газараа яг юм хийдэг, бусдад өгөх чадвартай ийм болчихсон хүмүүст эхний ээлжинд шуурхай хангалттай хэмжээгээр олгоод за одоо энэ яриад байгаа хүнсний хэрэгцээг өөрсдөө хангах хөтөлбөр хувьсгалынхаа суурийг бэлхэн болгомоор байгаа юм. Ялангуяа энэ хөдөө аж ахуйн ямар ч зорилт байлаа гэсэн ямар ч үйл ажиллагаа дэмжлэг өглөө гэсэн энэний үндэс нь эцсийн эцэст газар. За ингээд харахаар мэдээж хөдөө аж ахуйн хүнсний зорилтыг хэрэгжүүлэх суурь бол яг нийгэм талаасаа бол олон нийт тэдний итгэл үнэмшил болчиход байгаа юм. За ингээд энэ олон зорилтуудад жишээлбэл олон нийтийн оролцоо, за туршлага, итгэл үнэмшлийг шингээж өгөхгүй бол нийтийг хамарсан тийм амьд ажил болж чадахгүй. За үүний нэг материалын суурин дахиад хэлэхэд газар. За газрын тухай хуулиндаа өөрчлөлт оруулах, ялангуяа хүнсний үйлдвэрлэлийг дэмжсэн тодорхой заалтууд оруулж өгөх цаг болсон байна. За хүн ер нь одоо 2000 дахиатай болъё гэвэл одоо эхлээд хамгийн ихэнд байр. Тэгээ ер нь бол тэгэл бас энийг дагаад бол ажил их өрнөлтөө. Тэгэл одоо байрны асуудал хамгийн нэгдүгээр. За тэгэл одоо тэр дэгдэхээ шуугаан хаанаас ах уу ямар ч гэсэн хамтарч ажиллах газар айгу баталгаатай сонгох хэрэгтэй. Тууштай тэр газараас дэгдэхээгээ захиална. За тэгэл цаашдаа яах вэ? Одоо дэгдэхээг байжуулахад 120 хоног одоо тэжээж одоо өндөглөгч болно. Тэдэнд яаж бэлтгэхгүй гэж зөндөө их асуудал гарна. Зөвлөгөөг нь аваад тийм ээ. Ингээд одоо яах вэ? Бид нар бол одоо бас шинэ хүнд бол бас боломжоор зөвлөж штэ. Яг үүндээ бид нарт одоо хэдэн жилийн бараг 20 жилийн туршлага байна ш. Дахин дээр бол ногоон дээр бол 30 гаруй жилийн туршлага байна. Ингээд бол болно. За ингээд туршлагатай улсаа туршээд ингээд тодорхой бодлого тийш орон нутгийнхаа хөгжилтэй хэрэгцээг ер нь хангах боломж харагддаг юм аа. Харагдана штэ. Тий. Тэгээд одоо бас нэг ер нь бол одоо яах юм бол 20-30% хангаад явж ирлээ. Аяндаа өшөө нэмэгдээд ирвэл одоо бас 50% чангаж болно. Тэгэх юм бол энэ ирж байгаа энэ импорт орлсон юм бүтээгдэхүүн бидний үйлдвэрлээд байвал бас тэр болгон зөөгөө таахгүй штэ. Ингээд сайхан дэрэгдээс тийсээ коронавигийн үед бол манай
хол яг үйл ажиллагаа маш хэвэн байсан шүү дээ. Ямар ч өөрт ороогүй. Дан одоо малын мах идэд байхгүй шүү дээ. Энд ч одоо манайхан ер нь бол одоо өндөг бол маш их чухал шүү дээ. Ер нь бол дандаа малын мах идэх гэдэг бол бас хэцүү. Өндөг бол маш их өндөө уургийн агуулмж өндөртэй. Ер нь бол одоо маш төргөн хоол байхгүй шингэс төргөнтэй. За ингээд ганцдахгүй энэ мэт жишг дурслагыг хараад явхад өндөгний хэрэгцээг бид өөрсдөө хангах боломж харагдаад байгаа юм. За энэний аж ахуй гэхэд бол дангаараа аймгийн хэрэгцээний өндөгний хэрэглээний 10 гаруй хувийг хангаад байна. За цаашдаа ингээд 20 гаруй хувийг хангана гэсэн ийм зорилготой ажиллаж байна. За ийм одоо шургуун хөдөлмөрөөр аж ахуй бий болгосон хүмүүсийн нэг онцлог байдаг. Энэ бол бусад хүнээс ялгарх онцлог бол нийгмийн хариуцлага өндөртэй байдаг. За мөн багаар ажиллах, за сайн туршлагаа хүмүүстэй хуваалцах түгээх хэмжээнд хөгжиж дэвшиж өсөж чадсан байдаг. Нэг ийм онцлогтой. Тэгэхээр жишг үтэж чадсан энэ хүмүүсээ дэмжиж хамтарч ажиллах хэрэгтэй байна. За тэртээ тэргүй ажил хийх хүсэлгүй явдаг хувиа бодсон хүмүүст бол 1000 юм тараагаад нэмэргүй л гэх гээд байгаа юм. Намрын сүүлээр эдний аж ахуйгаар үзэж явсны дараа ногоо хураасан хойно сая бас эдний аж ахуйгаар эргэж очиж сонирхлоо. Байцаагаа хураагаад зойрлжсэн байна. За ногоог ингээд төрөлжүүлээд дагнад тарих нь бол бас илүү зөв хэлбэр юм а гэдг нь эндээс харагдаж байгаа юм. За намар манай багийнхан ирээд тань дээрээс бас ярилцлага аваад нэвтрүүлэг бэлдэжсэн. Тэгэхэд эд одоо ажил өрнөжсэн. Одоо бүр сайхан ингээ хурааж авцсан байна. Энэ жил та хэдэн тонн байцаа хурааж авбаа? Манайх одоо 60 орчим тонн байцаа хурааж авлаа шүү. Оо за. Ер нь сүүлийн үед бол бид ногоогоо ер нь төрөлжүүл тариад одоо байцаагаараа л ирсэн. Тэгээ байцаа бол бас хүний эрүүл мэндэд бас их тустай шүү дээ. Ер нь бол маш их усрахыг тэгээ ер нь бол эрүүл мэндэд маш ач холбогдолтой шүү. Аймагтаа бүгдийг борлуулчих чинь үү та? Одоо тэгэж шүү дээ орон нутгатаа л борлуулна да. Энэ орон нутгийнхаа хүнсний хангамжид бас зөх хэмжээний хувь нэмрээ оруулж л байна. Гэхдээ энэ чинь том хувь нэмэр шүү дээ. Эрүүл, эко, нутгийн хөрсөн дуургасан энэ бүтээгдэхүүнийг ингээ хангалттай. Усаар усалсан одоо ер нь их сайхан илүү дутуу элдвийн химийн бордоо байхгүй. Зөвхөн өөрснийхөө л одоо хөрсний үржил шим бууц бордоогоор л борцсон ийм сайхан. Одоо энэ борлуулахад энэ өвлжөнгөө борлуулах ер нь аймгийн хэрэглээ хэд орчим байд юм бэ? Би бол ер нь бөөндөд л өгөндөө тийм жижиг сажгаар яахгүй ингээд том хэд гурван газрууд руу яриад тэг бөөндөд өгье л гэж бодож байна. Тэрээс одоо яагаад явах юм бол бас нэлээд юм болох байх. Бөөнийх нь үнээл л өгнө л гэж бодож шít. Одоо зах зээлийн аншиг дагаад одоо сервисэд ирэхээр энэ тэмдгийн хүмүүс маань авах уу гэж бодож байна да. Ингээд одоо хуучин бол бид нарыг байна ногоо тарьж явах үед бол одоо зах зээлээ хамгаалж чадахгүй байсан байхгүй юу. Одоо сүүлийн үед харин бас нэг хил гайл хаалттай дотооддоо хүн юм хийж болдгийм байна гэдэг юм бас харагдаад байна. Тэгэхээр хүн болгон хөдлөө тийгээд байвал бас өөрснийхөө хүнс мүнсийг одоо бас болгоод авчин штэ боломж бол байна. Тийм. Манайхан дэндүү байна ингээд зах зээл дамнуулаад бидний зах зээл айгүй алдагдчихсэн ш. Тэгээд сүүлдээ бид нөрөө ногоо тарихад болоо. Зовлогоо зовоочоод хужаа үнээр өгнө. Бид нэр одоо бол манайхан айгүй өөр болсон. Хүмүүс ухамсар өөр болсон шүү. Монгол тарьсан дотооддоо үйлдвэрсэн юм хэрэглэе гэдэг болсон. Тэгээ мөнгөцөг ихч маань одоо ингээ сайхан ийм одоо 60 тонн ургац аваад тий байцаа аваад тэрийг ингээ дотоодынхоо хүнсний хэрэглээнд аймаг орон нутгийнхныгаа эрүүл хүнсээр хангаж байгаа сайхан үйлс байна. Тэгээд энийг энэ жишг бүтээгч төслийнхэн маань бас боломжоор дэмжиж цаашдаа өөр газраа нэмэх юм уу эсвэл шин залуучуудыг сургах юм уу одоо аймгийн хэрэглээг хангаад хот руу борлуулах тэрэн дээр нь ямар тусламж ямар төсөл хөтөлбөр байна тэрэн дээр хэдүүлээ бүгдээ хамтарч ажилланаа тэгээд танд амжилт хүсье энэ бид манай багийнхаа очиж исэн үеийн хөрсөнд байсан бүтээгдэхүүн өнөөдөр ийм сайхан ингээд хүний Монгол хүний дорнчуудын бэлэн хүнс болцсон байгаад танай гэр бүлийн хүн болон танай хамт олон танд баярлалаа. За баярлалаа. Бас бидний үед ажиллагааг бас үзэж хар дэмжиж яваад танай багийн хамт олонд ч гэсэн бид нар бас баярлалаа. За. За нөгөө талаар энэ салбартаа ингээд гайгүй юм хийж бүтээгээд энэ цаг үедээ л одоо жишг болгоод явж байгаа энэ хүмүүсийг ингээд ажихад эхнээсээ л одоо ямар нэг тийм том төрийн дэмжлэг эднэр авч үзээгүй.
За тэгээд ямар ч байсан бэрхшээл тулгарн тэрнийг бол ингэж боломж болгож хараад ашиглаад явцдаг. За тэгээд өөрийнхөө л яг шаргуу зүтгэл хөдөлмөрөөр л хөл дээрээ боссон ийм жишг харагдаад байгаа юм. Тэгэхээр энэ бол хамгийн том шалгуур давсан гэсэн үг л дээ. Тэгэхээр ер нь бол бид нар бас алийн болгон төрийн гар харах уу? Алийн болгон төрөөс юм нэхэх үү? Иргэд өөрсдөө ингээд сонирхлоороо нэгдээд одоо өөрөө тийм сайн жишг бүтээж чадахгүй юм гэхэд би болцсон энэ сайн жишгийг эзэмшээд түгээгээд явбал илүү өр өгөөстэй болж харагдаад байгаа юм. За мөн ингэж чадсан нөхцөл төр оролцлооч гэсэн төрийн оролцоо тодорхой болно. Төр юм өглөөч гэсэн хөрөнгө оруулаач гэсэн тэр нь оновчтой үр дүнтэй болох юм суурь нь бүрэлдэж чадах юм. Эцсийн эц энэ бүхнийг дүгнэж үзэхэд дээр давтан хэлснээр хөгжил бол ерөөсөө ямар нэг үр дүн гэхээсээ илүү шинэ хандлага бүтээдэг. За энэ явцдаа бүгд хамтдаа өсөж хөгжиж явдаг ийм л үйл явц.